Сайн байцгаана уу? Намайг Томсон Нараа гэдэг. Би life coach. За life coach гэдэг маань монгол руу орчуулах юм бол амьдралын дасгалжуулагч, амьдралын чиглүүлэгч гэж орчуулагдж байгаа. Над дээр сургалт авдаг эмэгтэйчүүдэд би тэдний мөрөөдөл, зорилго, тэмүүллийг нь биелүүлэхэд тусалдаг юм аа. За өнөөдөр би та нартайгаа 5 өдрийн дасгалжуулалтын анхны өдрийг хамтдаа хийх гэж байна. За энэ 5 өдөр би та нартай бодлоо өөрчилж амьдралаа шинчилэхэд тусалнаа. За ингээд анхныхаа өдрийн сургалтыг хүлээн авна уу. За өнөөдрийн сэдэв бол өнөөдрийн зарчим бол зорчигч биш, жолооч бол гэсэн зарчим байгаа. За энийгээ би та нартай тайлбарлаж өгье. Машин жолоодог хүмүүсийг зорчигчийн сандалд суулгавал гараа хүлүүлсэнтэй адил мэдрэмжийг мэдэрдэг. Тэд юу ч захирахгүй, удирдахгүй, чиглүүлэхгүй, шийдэхгүй. Яг үүнтэй адил амьдралдаа жолооч болж чадаж байгаа үедээ бид маш их аз жаргал, таашаал авдаг бөгөөд өөрийнхөө талаар эерэг, өөдрөг бодолтой амьдардаг. Эсвэргээр нь жолоодож, эзэмжиж чадахгүй зорчигч байх үедээ бид маш их хямрал, стресс, зовлон мэдэрдэг бөгөөд өөрийнхөө талаар сөрөг, гутранг бодолтой амьдардаг. Зарим хүмүүс амьдралынхаа жолоог бусад хүмүүст сайн дураар хариуцлан өгдөг. Тэгээд тэдгээр хүмүүсийн гаргах сонголт шийдвэрийн үр дүнгээс шалтгаалж эсвэл нартай гэрэлтэй эсвэл шуургатай зуттай өдөр хоногийг илээдэг. Бусдад жолоогоо өгөх тэр мөчөд бид зорчигч, ажиглагч болж өөрийн аз жаргал ирээдүйг бусдын мөрийтэй тоглоомын ширээн дээр золиослдог. Тиймээс амьдралынхаа жолоог өөрөө атгаарай. Зорчигч биш, жолооч бол гэсэн энэхүү зарчмыг ухаарч ойлгоорой. Тэгвэл амьдралынхаа жолоог хэрхэн буцааж авах вэ? Хэрвээ та өнөөдөр зорчигчийн амьдралаар амьдарч байгаа бол яаж та тэрхүү жолоогоо буцааж авах вэ? Бодлынхоо жолооч эзэн бол. Учир нь нэгдүгээрт бодол сэтгэл хөдлөлийг дагуулдаг. Сэтгэл хөдлөлийг эмоц гэж хэлдэг, тийм ээ. Тэгэхээр бодол бидний сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Хоёрдугаарх нь сэтгэл хөдлөл үйлдэлийг үүсгэдэг. Гуравдугаарх нь үйлдэлээс таны амьдралын чанар чансаа шалтгаалдаг. Тэгэхээр бодлынхоо эзэн болох, бодлынхоо жолооч болохын тулд бид нар бодлоо өөрчилж ээж, шинчилж байж бид нар амьдралынхаа жолоог өөртөө атгах болно. Тэгэхээр дахиад хэлчихье. Бодол сэтгэл хөдлөлийг дагуулдаг, сэтгэл хөдлөл үйлдэлийг дагуулдаг. Тэгээд эцсийн эцэст нь үйлдэл нь бидний амьдралын чанар чансааг бүрдүүлдэг. За та нартай би гэрийн даалгавар өгье. Тэгэхээр өнөөдрийн ярилцсан зарчим болох жолооч болох энэхүү зарчим, тийм ээ. Яаж биелүүлэгдэх вэ гэхээр та нар гэрийн даалгавар хийснээрээ та нар тэрхүү жолоогоо буцааж өөртөө авах болно. За гэрийн даалгавар номер 1. Амьдралдаа юун дээр жолоогоо алдсан байгааг тодорхойлж бичнэ үү. Тэгэхээр цаас аваад таны амьдралд ямар зүйл дээр та жолоогоо алдсан байгаагаа тодорхой бичээрэй. Зөвхөн цаасан дээр бид нар нүдэрээ харснаар тэрхүү ухамсарыг авдаг. За жолоогоо алдсан зүйлүүд жишээн дотор бол эрүүл мэнд, ажил мэргэжил, хүүхдийн хүмүүжил гэх мэт орох боломжтой. За хоёрдугаар даалгавар. Дээр дурдсан зүйлүүдийнхээ өөрөөр цаасан дээр бичсэн жагсаалтынхаа нэгийг сонгоод жолоогоо буцааж авахын тулд ямар жижиг алхам өнөөдөр хийх талаар энэ видео бичлэгийн дор комент дээр бичиж үлдээнэ үү. Тэгээд тэр бичиж үлдээсэн комент үйлдэлээр харуулна уу. Өөрөөр тэрхүү жижиг алхмуудыг өнөөдрөөс эхлүүлээд амьдралдаа хэрэгжүүлээрэй. За өнөөдрийн зарчим бол зорчигч биш, жолооч бол гэсэн зарчмыг би та нарт заалаа. Тэгэхээр бодлоо өөрчлөөд амьдралаа шинчилэхийн тулд юуны төрөнд зорчигч биш, жолооч байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр та өнөөдрийн гэрийн даалгаврыг хийгээд маргаашийн гэрийн даалгаврыг хүлээж авахд бэлэн болоорой. Мөн маргааш би та нартай бас нэг өөр зарчмыг зааж өгнө. За удахгүй уулзцгаая. Баяртай.